Танаас нөө нарийн гац олон хэлний хүрээлэн ингээс бэлтгэн гаргадаг сургагчдын эмгэтгэн найруулагч очир хоёр байна. Тэгээ та бүхэнд өөрийнхөө сургагчдын CD дээрх файлуудыг хэрхэн яаж татаж авч болох вэ гэдэг хичээлийг явуулах зааж өгч байна л да. Тэгээ Солонгослыг зөв сууртаа сурмаар сургагч мөн өөр 3 CD-тэй. Тэгээ нөгөө бид нар CD-гээ ингээд өгөөд явуулахаар заримдаа нэг CD-г уншдаггүй ч юм уу те янз бүрийн асуудлууд үүсээд байсан байхгүй. Тэнгүүд нь онлайн орчинд бид нар шууд татаж авах боломжийг нь бүрдүүлж байгаамаа. Тэгээд Солонгослыг зөв сууртаа сурмаар сургагч маань 3 CD-тэй байгаа. Дөрмийн хичээл Солонгослын бүх шатны мэргэжлийн сургалтын төвгээд одоо дөрмийн хичээл байгаа. Тэгээд аудио, тэгээд нөө Солонгос хэлийг сурахад нэн шаардлагатай аппликейшнуудыг бас бүгдээр ингэ CD болоод цэгцэлсэн байгаа. Тэгэхээр та эдгээр файлуудыг бүгдээр ингэ татаж авахын тулд та яах ёстой вэ гэхээр 3 зүйл тань шаардлагаж байгаа. Нэгдүгürt нь QR уншигч програм байгаа. QR уншигч програм. Тэгээ миний хувьд бол сонгож авсан програм нь бол энэ Lighting QR гэсэн энэ код одоо програм маань байгаа л да. Тэгээд нөгөөх нь WinRAR. Тэгээд мэдээж хэрэг интернет хэрэгтэй. За тэгэхээр та саяны програмуудыг яах вэ гэхээр Play Store руу орлоо. Дээр нь QR код reader гэдэг эсвэл scanner гэдэг аль нь ч хийж болно. Тэгээ ингээд хайнгууд ингээд төрөл бүрийн програмд гарч ирнэ л да. Та эдгээрээс алийг нь ч татаж авсан болно. Тэгээ бас нэгэн танд хэрэгтэй нэн шаардлагатай зүйл нь юу юм бэ гэхээр WinRAR байгаа. Яг гэвэл CD-г нь би WinRAR-даа цэгцэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн энийг ингэж татаж авах шаардлагатай. За хэрхэн яаж татаж авах боломжийг нь би танд хэлье. Ингээд QR уншдаг програмаа ажилууллаа. Тэгээ одоо нэг тухайн номон дээр очиод QR-ыг нь уншуулна гэсэн үг байхгүй. Энэ QR уншуулах боломжтой байдлыг нь болохоор одоо миний би та бүхэнд хэвлэмэл байдлаар юм уу эсвэл файлаар ямарсан та бүхэнд хүргэнэ. За ингээд оронгууд copy content open link гэсэн хоёр байгаа. За copy content энэ линкээ хуулаад өөрийнхөө Facebook Messenger руу явуулдаг ч юм уу те компьютерээс татдаг ч юм. Ер нь бол маш их боломжууд байгаа. За бүгдийн энэ удаад open link гэдгээ даръя. Open link. Open link гэдгээ дарснараа дамжуулаад яах вэ гэхээр за одоо сая бол би сургууль төгөлгийн номыг яаж татахыг үзүүллээ л дээ. За download гэдэг ингээ гараад ирнэ. Тэгээ download дээрээ дарангууд одоо шууд CD маань ингээ татагдаад эхэлж байгаа юм л да. За одоо бүгдээ татсан байгаа CD-гээ үндсэн файлаа бид нэг татсан газараас очиж хайж олно. My files ч гэдэг юм уу те. Эсвэл юу ч хийж болно шүү дээ. За WinRAR. За энэ маань. Тэнгүүтээ одоо ингээ татагдсан байгаагаа одоо бид нар яаж яах вэ гэхээр WinRAR гэдэг програмаар оръё. Тэгээ эндээсээ бүгдээ задлаа. Тэгвэл My Files-аа бол болохгүй шүү. За энийг байх болго. За бүгдээ хамтдаа download руу орлоо. WinRAR гэсэн файл маань. Тэгээд үүтэ энд. За энийг extract хийчих бүгдээ. Окей. За ингэ задарчиж байгаа юм. За. Сонсогол энэ маань ингээд хавцуулаад ингэ гараад ирж байгаа байхгүй юу? За одоо энийг нөгөө My Files дотроос ч гэсэн таарж болно одоо. Дэш орлоо. Download-с. Жоронгууд. Сонсогол энэ шүү дээ. За 3 дугаар хэсгийг сонсъё гэдэг бүгдээ. Энэ мэтчлэнгээр татаж авч ашиглаж болох байна. Тэгэхээр Солонгосын соёлыг сонирхон зулцчаа та бүхэндээ зориулаад бэлтгэсэн видео хичээл маань ойлгомжтой байсан бахаа гэж найдаж байна. Тэгээд дараа нь бид нар илүү их сонирхолтой олон зүйлсийг оруулж үзэх болно. Тэгээд бүгд хамтдаа хичээлээ сайн хийгээрэй. Түр баяртай.